За баярлалаа. Энэ хөтөлбөрөө хилцхийн дэмжиж байгаамаа. Тэгтээ дотор нь ярих зүйлүүд нэлээд их вэ. Зарим хүмүүс шүүмжлээд байна, зарим намын мөрөө хөтөлбөр туссан зүйлүүд бас зарим байхгүй байна гэж. Тэгээ яагаад өнөөдөр ийм хөтөлбөр оруулж ирж байгаа юм бэ гэдэг бид нар бас олон нийтэд их сайн зөв тайлбарж ойлгуулах хэрэгтэй байна. Энд улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдтэйгээ маргалдаад юм уу? Эсвэл хоёр намын бүлэг хоорондоо энэ худлаа тэр нь үнэн тоо, тэрний буруу, энэний буруу гэж яриад бол хүмүүс энийг ойлгохгүй байна. Хэн худлаа яриад байгаа, хэн үнэн яриад байгаа гэдэг. Ер нь өнгөрсөн 4 жилд бол энэ тоонууд маш их битүү байсан. Улсын их хурлын гишүүд тэр байтугай улсын их хурл шаардаад санхүү эдийн засгийн холбоотой зарим тав баримтуудыг гаргаж өгөөгүй. Одоо болтол үдсэн харсан юм байхгүй байна. Ямар сайндаа шин засаг байгуулагдаад хамгийн түрүү энэ их мөнгө хаашаа орж өгдөг асуудлыг судлах юм ажлын хэсгүүд байгуулж байгаа. Бондын мөнгө юунд зарцуулагдав, яаж зарцуулагдав? Банкнууд дээр байгаа мөнгнүүд хаашаа юунд явчих вэ? Өр өгөөж нь хаана вэ? Хэн шийдвэр гаргасан юм? Хуулийн дагуу байсан уу үгүй юу? Эндээс бол нэлээд их хэмжээний нөөц гарна гэж бодож байгаа. Тэгээ энэ бүхнийг бид нар энэ төсвийн тодтгол мөрийн хөтөлбөрийг хилцэх явдаа шалгаж, тодруулж олон нийтэд ойлгуулахгүй бол үнэхээр бидэнд бол бидний нүүр царайг хараад биш Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт ийм хийх юм байна гэж саналаа өгсөн. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа бид нар улс орны нөхцөл байдал нэг иймэрхүү байгаа гэж өөрсөндөө байсан тоо баримт үндэс судалгаан дээр суурилж хийсэн. Гэтэл одоо түрүүчээс нь гарч байгаа тоонуудаас харахад үнэхээр энэ зүйлүүд бол маш их нуугдмал байж, маш их дутуу мэдээлэлтэй байсан юм байна. Улсын эдийн засаг бол туйлын хэцүү байдалд орсон юм байна гэдэг бол түрүүчээс харагдаж эхэлж байна. Цаашдаач бас ийм зүйлүүд гарахыг үгүйсэхгүй болчиход байна. Тэгэхээр би нэг зүйлийг бүр зориуд хэлье гэж үзсэн. За энэ мөрийн хөтөлбөрөө хилцхийн дэмжнэ. Хилцэх явцдаа бүлгүүдээр манай бүлэг дотор ч гэсэн ярих зүйлүүд байгаа. Татвартай холбоотой, цалин хөлстэй холбоотой асуудал дээр бол бас засгийн газраас оруулж ирсэн зүйлүүдтэй санал нийлэхгүй байгаа. Өөр их үүсвэрийг гаргах боломжийн талаар энэ төргээд ярианууд бий. Энийгээ бид нар явцдаа хэлцэн. Зүгээр би их хурлын дарга ерөнхий сайд хоёрт хандаж нэг санал хэлэх гэсэн юм аа. Энэ улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн байдал, банкны байдал, нөөцийн байдал энэ юмнуудаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нэг авч хэлцээч. Хоёр гишүүн энд сууж байна. Ерөнхийлөгч санал болгоод байдал юм байна гэдгээ ядаж үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриад олон нийтэд хүрэх энэ ажлыг авмаар. Тэгэхгүй бол бидний зүгээр энэ танхим дотор гишүүд та намаараа талцаад би энэ лүгөө өвчлүүдээ тоочлуудаа суугаад байна гэж ингэж хараад байна. Тэнд аваачаад яриад хвал бас нэг арай том дохой болно гэж би бодож байна. Хүмүүс ойлгох. Яагаад гэвэл эдийн засаг амаргүй байгаа, амьдрал тийм хурдан сайжрахгүй энэ бүхнийг ойлгуулахын тулд бид нар үнэн бодиттой тоо баримттай олон түмэнд ил тод хэлсэн байх хэрэгтэй. Тэгвэл ойлгоно. Тэгэхгүй л яагаад танаа мөрийн хөтөлбөр ингээд зарим нь байгаа, зарим нь байхгүй байгаа. Яагаад урд нь хийжсэн юмнаа зарим нь хойшлуулна гэдэг асуудал байнга бидрийг дагалдана. Их хурл дээр ярьж байна. Тоонууд гараад ирэхэд тодтогч ярих баг. Тэгэхээр энэ байдлыг ер нь миний ойлгож байгаагаар одоо сангийн яамд биднэрт өгч танилцуулж байгаа мэдээгээр манай улсын энэ эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн аюулгүй байдал, орчин тогтнохын аюулгүй байдал бол маш том эрсдэлтэй тулгарч байгаа. Тэгээ энийг бол яах аргагүй нэг сонсох, авч хэлцэх. Тэгээд одоо олон нийтэд ойлгуулахад бас бидэнд засгийн газарт улсын их хурлд тусдын болох нэг институт бол энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн. Хоёр гишүүн санал болгоход нэг нь ярих биш үгүй гэж ярихгүй байх. Тэгээ ийм саналыг би бас нэмж хэлж их хурлын дарга сангийн ерөнхий сайд хоёр анхаарал таахыг хүсэж байна. Баярлалаа.